ерөөсө Монгол хүмүүсээ бүр туйлын залхуу болгочихж байгаа байхгүй. Туйлын залхуу. Энэ ч л эдийн засгийн хамгийн том ухралт шүү дээ. Яагаад тэгэхээр сая хэлж чинь болгонтой гэж 700 мянга гаруй хүнээр ингээ ажиллах хүчин нэмэгчээд байхад ерөөсөө 120 мянгаар л тэр татвар төлөгч одоо энэ нийгмийн даатгал, хүн амын орлого төлдөг нь. Тэгэхээр энэ ажиллах хүчин дээр чинь маш буруу бодлого явагдаж байна гэдэг нь харагдаж байна. За дээрэс нь энэ нэг хүнд ноогдох улсын төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн санг амар зөрүүтэй шүү дээ. Хүмүүс шүүмжлэл идэг. Одоо говь сүмбрийг ер нь яасан гэж ингэж ад үзээд хэдхэн төгрөг тавьчт юм бэ. За хинтээ аймаг орхон энтер бол үнэхээр их байна. Тэгэхээр ийм зүйл дээрээ та нар ингээ гаргаж ирчээд байгаа хэрнээ шийдвэр дээрээ та нар засгийн газрын эсрэг ерөөсөө дөрвтэй миний хурал хийхгүй байгаа байхгүй. Яагаад хийхгүй вэ? Та нар айгаад ийд юм уу? Эсвэл хамаа алга одоо өөрсдөө чинь та нарын орон нутаг падгүй байдаг юм уу? Эсвэл Монголын ард түмний ирэх шиг хамаагүй байдаг юм уу? Би бол энийг гайхаж байна. За одоо ингээл энэ булгантайгийн ажлын хэсэг 2 жил махааслагал бүгдийг гаргаал ирж байна. Эний чинь булгантайг шөнө хинч тоохгүй энэ дээр ажиллахгүй байна. Та нар одоо наад хөрөнгө оруулалтын дээр хэн дуурж байгаа? Хинч дуурахгүй л шүү дээ. Тэгээ ийм шудраг бус юм байхаар ингээд энийг гаргаж ирсний хэрэг юу байгаа? Ер нь